тухайн соёл гэж яг юу хэлэх вэ? За соёл бол үнэхээр маш олон хүрээтэй одоо их өргөн утга агуулгатай юм л да. Зөвхөн байгууллагын соёлын тухайд ярих юм бол бас л одоо нэлээд зүйлийг ярина. Байгууллага гэдэг нь өөрөө одоо стратеги, зорилт, төлөвлөгөө одоо холын хараа, алсын хараа, үнэт зүйл гэдэг маш олон зүйлүүд бас байна. Энэ бүхэнтэй уялдаж бол байгууллагын соёл бол би бас нэг толботой явдаг юм болов уу гэж ингэж боддог. За байгууллагын соёл гэдэг бол тухайн альва ямар нэг байгууллагын үйлчлэгээний чиглэлээс л хамааралтай, салбарын чиглэлээс хамааралтай янз янз л байдаг баг. Ер нь бол бусдаас одоо бүх байгууллагууд бусдаас ялгарах хэв шинж буюу дотор нь ажиллаж байгаа ажилтнуудыг одоо нэгтгэх, нэгдвэл зорилгын төлөө бий болгосон одоо хүчин зүйлийг байгууллагын соёл гэж ойлгодог. Тухайн байгууллагын ажилтнуудын бие авч явж байгаа байдал, бусдад хэрхэн яаж байгаа, манай байгууллагын одоо үйл ажиллагаа бусдад хэрхэн одоо ингээд зөв зохистой харагдчихээн, тэрийг одоо манай байгууллагын соёл тодорхойлох юм болов гэж бодож байна шүү дээ. Ер нь бол соёл гэдэг юм чинь өөрөө бусдаас онцгой байх, ондооших тийм ээ. Тэр нь өөрөө үнэт зүйл болох гэдэг юм л да. Ялангуяа улс орон, хувь хүмүүс, за байгууллага бол одоо юугаараа бас ялгарч идэг вэ гэхээр зэрэг соёлоороо ялгарч байна. Одоо миний хувьд бол одоо үйлчлэгээний байгууллага ажилтсан шүү дээ. Банк санхүүгийн байгууллагын үйлчлэгээний байгууллага. Бид нар бол үндсэндээ харилцагч аж ахуй нэгж иргэдтэй санхүүгийн өргөн үйлчлэгээ үзүүлэх юм л зорилготой. Энэ зорилгынхаа төлөө бид нар одоо өөрсдөөсөө хамаарах бүхэл одоо бодлоо юуна хилээ. Энэ үйл ажиллагаагаа явуулах явцад бид нар мэдээж байгууллагын соёлыг бас хамтдаа аваа явдаг. Манайх бол одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас одоо өөрийнхөө онцлог тохируулсан байгууллагын соёлыг одоо бий болгосон гэж боддог та. Тухайн байгууллагын одоо ажилтнуудын хооронд хуур амьсгал тэр бүх юмыг ер нь хардаг та. Тэгээд яг одоо ажилтнуудын хооронд харилцаа ажиллаа хийж явахдаа хэр аз жаргалтай байгаа бас нь дүгнэн гэж боддоо шүү дээ. За байгууллагын соёл нь ерөнхийдөө эрхэм зорилго үнэт зүйл алсын хараанаас ерөнхийдөө бүтнэ гэж боддог. Бид нар үнэт зүйлдэд тулгуурладаг. За манай байгууллага бол үнэт зүйл гэвэл одоо чадварлаг, хүнлэг, ёс зүйтэй одоо мэрэгсэн хамт олон байх. Нөгөө талаасаа үйлчлүүлэгчтэй сэтгэл ханамжтай үйлчлэгээ үзүүлэх гэж бодож байна. Номер 1-т үйлчлэгээ, тэгээд хэрэглэгчтэйгээ харилцаж байгаа харилцаа манай эрхэм зорилго ч гэсэн тийм байгаа эхлээд ажилтан түүний гэр бүл хамт одоо хамтрагч одоо хүн бүртээ бид нэр хамтын гоё дурсамжийг бүтээх тийм одоо эрхэм зорилготой байгууллага. Тэгэхээр хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үздэг тийм үйлчлэгийг бид нэр үзүүлэхийг хичээдэг. Тэгээ мэдээж Mobicom-аас хүн орж ирээд сэтгэл ханамжтай үйлчлэгийг хүмүүс авдаг байх ёстой. Бүх асуудлаа шийдээд ингээ гардаг байх ёстой л гэж дүгнэж байна. Бидний одоо гол амин сүнс нь бол манай ажилтан байгаа. Нөгөө талдаа манай үйлчлүүлэгчтэй байдаг тэд нарыг байнгын үйлчлүүлэгч маань байнга ирэх юм дадлыг ингэж олоод тэд нар маань байнга ирж ин гэдэг маань бидний хувьд бол маш том амжилт болж байгаа юм л да. Манай байгууллагын хандлага бол соёлтой. Тэгээд зөв үйлчлэгээний төлөв одоо ерөнхийдөө явдаг гэсэн үг. Байгууллагын одоо тэр бүрэлдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсэг удирдлагч тэр ажилчид тэр аль нь бол одоо бас харилцааны хувьд маш эерэг зөв бодолтой байх зөв байх. За дээрэс нь ажлын хандлага одоо их зөв байх, байгууллагадаа итгэх итгэл их одоо тодорхой байх. За тэгээд шагнал урамшуулал одоо тэр зүйлүүд бол маш ил тод шудраг байх. Ингээд үзэх юм бол байгууллагын соёл бас дотроо их одоо олон том хүрээг бол одоо өргөн хүрээг бол агуулж идэг юм а гэж ингэж боддгийг. Бид бол шудраг ёс зүйтэй бол нийгэмд ажиллана. Хамтрагч түншүүдтэй ихтгэлт одоо түншин хамтрагч нь байх ёстой л гэдэг тийм юм. Тэгээд тэр югаараа ч гэсэн бид нар үйлчлэгээний стандартаа яг адилхан үйлчлэгээний ажилтнуудтай яг нь тавьж өгдөг байгаа. Бидний одоо хамгийн гол хүчин зүйл бол мэдээж манай байгууллагын ажилчид хамгийн их үнцэнтэй. Бид нар ажилтан жаргалтай байж ажиллаа урам зоригтой, үр дүнтэй хийдэг байх ёстой. Ажилчид маань өглөө эрэхтэй ажилдаа урам зоригтой эрч хүчээр дүүрэн ирээсэй гэж хүсдэг. Тэгээ бидний одоо хамгийн гол одоо манай байгууллагын үнэт зүйл бол манай ажилчид өөрсдөө юмаа гэж би боддог юм.
Тэгэхээр одоо манай байгууллагын одоо соёлын хамгийн чухал зүйл бол өвдөд ирж байгаа хүмүүст чирэгдэлгүй, хүндрэлгүй, аюулгүй тий найдвартай одоо авъя гэсэн үйлчлэгийг үзүүлэх одоо чин сэтгэл болон үйлчлэгээ гэж үзэж байна. Хамт олон гэдэг нь ялангуяа бид нар энэ үйлчлэгээний байгууллагын хамт олон гэдэг нь нэг цул байдаг. За бидний үйлчлэг бол дотроо чиглэлтэй мөртлөнгөө базаад хэлэх юм бол нэг л цогц үйлчлэгээ явуулж идэг. Энэ үйлчлэгээний үр дүнд л манай харилцагч одоо төмний манд сэтгэлийн ханамж цаана үлдэх ёстой. Энэнийг дагаад бас соёлын дагж явж идэх байгууллага. Өөр үзэл бодолтой ийм хүмүүс байгаа боловч тэр хамт олныг нэгтгэж байгаа нэг зүйл бол бидний одоо байгууллагын ч юм уу хамт олонны ч юм уу чиглэл зорилго байх ёстой. Энэ зорилтуудтай юуг наах ёстой вэ гэхээр зэрэг ерөөсөө л энэ соёлыг бол нааж өгөх ёстой. Энэ бол байгууллагын зөвхөн удирдлагаас шалтгааллах биш, яг хамт олонны одоо уур амьсгалаас шалтгаална. Тийм болохоор хамт олоныг бүрдүүлэх хамгийн одоо гол цөм нь бол харилцаа. Тэгээд тэр ажилчдыг удирдах байгаа удирдлага тэнд одоо үйлчилж байгаа хүмүүсийн бүгднгийнх нь бүх сэтгэл одоо чин сэтгэл бие бинийгээ ойлгох, туслах одоо энэ зүйл дээр бол тогтноо л гэж ингэж бодож явдаг. Манад орж ирсэн хүн гэртээ байгаа юм шиг тухтай байдлыг мэдрээсэй гэдэг хүнээс одоо танд юугаар туслах уу, юу хэрэгтэй байна, тэрийг ингэж мэдрүүлэхийг ер нь бол зорж ажилладаг. Ер нь соёл бол хүний харилцаанаас эхэлнэ л дээ. Хамгийн нэгдүгээрт. Тэгээд тэр харилцаанаас улбалаад бид нар чинь одоо тухайн байгууллагын онцлог тогтсон одоо бүр наандаж одоо үйлчлэгийн ажилтны хувцаслал, имиж, яриа, хэлээрээ энэ бүхэн л одоо тухайн байгууллагыг ямар байгууллага вэ гэдгийг л харуулна л да. Тийм ээ. Энэ үйлчлэгийн байгууллагын одоо танхимын зохион байгуулалт. Энэ тэр бүгд л одоо байгууллагын соёлд хамаараа явчихсан л да. Яг манай байгууллагын өрмөц соёл гэвэл бүх зүйлийг энгийн гэж орхиж болохгүй, бүх зүйл дээр л анхаарлаа хандуулах, мөн бас хүн төвтэй тэр хүнд туслах гэсэн чин сэтгэл гэдэг ямиг одоо нэгдүгээр тавьж үздэг. Бид бүхэн бас тэрлүү анхаарч Япон мэргэжлүүдээс сурж ирсэн өнөөдөр ч гэсэн ажлын байран дээр тэр одоо сурсан мэдсэн зүйлээ үйлчлүүлэгчтэй, хэрэглэгчтэй хандхын тулд орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөн бас тэр үйлчлүүлэгчтэй хандах, харилцааг бүрдүүлэх, мөн хамт олон ч гэсэн энэ соёлыг бий болгохын тулд сургах энэ байдлыг бол тасралтгүй одоо төлөвшүүлж хөгжүүлж явдаг. Одоо ижилхэн бизнесийн байгууллагууд байхад тэр соёлтой байгууллагын илүү одоо үр дүнтэй ажиллаж илүү амжилт олдог ч юм уу тийм ээ. Тэгэхээр зэрэг соёл гэдэг юм нь өөрөө бас одоо үнэхээр чухал асуудал гэж одоо тавих цаг нэгэнд болсон байна л да. Хамт олон гэж нэг зорилгын төлөө бүрдсэн одоо бүлэг хүмүүсийг бол байгууллагын хамт олон гэж үзэж байгаа. Бүх өдрийн хайтгтай цагийг ажил дээр өнгөрүүлж байгаа болохоор хамт олон мэдээж аягүй чухал. Хамт олон бие бинийгээ хүмүүжүүлдэг, хамт олон бие бинийгээ сургадаг, тий болохгүй байгааг нь хэлж зааварлаж өгдөг, тий ямар нэгэн байдлаар хамгийн их үүрэг оройл гүйцэтгэдэг зүйл гэж боддөө шүү дээ. Ер нь олуулаа байх, хамт олноороо байж, хамт олноороо асуудлаа шийдэх шиг сайхан байхгүй. Тэр шийдсэн асуудал маань тэр харилцагч дүмд маань сэтгэлдэн хүрчээвэл тэгэл бидний эцсийн зорилго тэр л дээ. Тэгээ бидний одоо онцлог ерөөсөө тэндэл байдаг. Тэгээд аль болох илэн даалангүй ил тод мөн үү. Тэгээд журам горимаа их тодорхой тайлбарладаг юм л байх хэвээр. Тэгээ одоо хүн бүхний одоо бодол санаа яриа өөрөө шүү дээ тийм ээ. Тэр хүн бүхний дотоод сэтгэлд нь орж чадах биш. Гэхдээ л ер нь бол бидний хувьд бол энэ нэг ийм хандлагатай, ийм сэтгэлгээд, ийм бодолтой, ийм хүсэлтэй хүн байна гэдгийг л харж мэдрэх тийм бас нэг ажилтны нэг үйлчлэгээний ажилтны бас нэг соёл овсгоо байх хэрэгтэй л дээ. Бид нар болохоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд олон мэргэжлийн баг, олон одоо чиглэлээр одоо янз бүрийн хүмүүс нэгдсэн нэг зорилготой хүмүүс хамт олон бүрэлдсэн байна. Би бол хамт олныгоо тий одоо харилцаа хандлага гэхээр нөгөө анханасаа хүн өөрөө эерэг хандлагатай, эерэг харилцаатай тийм байж иж бие бинийгээ сургаж ажиллаж байгаа шүү дээ. Яг байгууллагт тийм тогтсон сайхан уур амьсгал байвал тэр нь шинэ орж ирж байгаа гişүүдээ
үлгэдэж аваад айгуу сайхан тэр уур амьсгалыг бий болгочдөг гэж боддог. Тэгэхээр анханасаа байгууллага ажил нэг бүртээгээ бид нэр айгуу сайн турж ажилладаг. Тийм манай байгууллагын нэг банкны хас банкны маань онцлог болвол бид нэр тэр дотоод журамдаа бид нар чинь тэр харилцааны стандарт соёл гэдэг юмыг суулгаад өгсөн. Бүр нэг одоо дотоод нэг үзүүлэлт юм болгоод зааад өгсөн байдаг. Тэгэхээр бид нар харилцааны стандарт гэдэг юм байнга барьж ажилладаг. Энэ харилцааны стандарт маань бидний бас нэг онцлог үзүүлэлт гэж харж болно л да. Бид нар ямар нэг одоо аж ахуйн нэг иргэн ямар нэг харилцагчны ямар л харилцагч аваад тэр хөрөнгө бэлтээ байж болно, ядарсан зүдэрсэн байсан, царай зүс муутай байж болно гэдэг ч юм уу. Ингээд тэрийг бид нар ялгахгүй. Яг л ижилтгийгч нэг төвшөнд үйлчлэх үүрэгтэй. Яг хүндээ чиглэсэн, хүнлүү чиглэсэн үйлчилгээ, хүн үүдээр ороод ирэхэд анхны сэтгэл төрүүлэх ухтах үйлчилгээ, мөн чиглүүлэх үйлчилгээ, яг хүнлүү чиглэсэн одоо үйлчилгээг манай байгууллагын нүүр царай гэж боддог. За ухтах үйлчилгээ гэдэгт нь одоо ерөнхийдөө сайн байна уу те тавтаа морилно уу за иймэрхүү үг хэлээр бол ерөнхийдөө эхэлдэг. Гэхдээ монголчуудын хувьд бол мэдчилгээний хувьд маш олон төрлийн одоо зан үйл байдаг. За аливаа байгууллага үүднээс нь одоо соёл нь эхэлдэг. Хамгийн эхний хүнээс бол тэр байгууллагын соёл бас харагдчихэдэг. За энэ бол одоо гадаад бас агуулга боловч дотооддоо бол одоо маш том соёл бол явж ах юм одоо ёстой дүрмтэй байдаг. За байгууллагын хим хэмжээ, зөв бодлого, зөв одоо чиглэл энэ бүхэн бол байгууллагын соёлтой хамаатай гэж ингэж бас бодож авдаг. Манай ялангуяа энэ санхүү бид нар банк санхүүгийн үйлчилгээнд дэр хамгийн түрүүнд ухтаж үйлчлэх манай Монгол одоо эрт дээр үеэс уламжилж ирсэн нэг сайхан ёс бол мэдлж уулзах тий. Тэр манай байгууллагын соёл яг л эндээс эхэлнэ. Үүдэнд одоо үйлчлүүлэгчийн ухтаж авч байгаа хөтөчөөс эхэлнэ. За хөтөч ороод ирэнгүүт нь ямар тусламж авах уу, та ямар байна тий, тэр хүнд чин сэтгэл халамж, анхаарал тавьж сонсохоос л эхэлнэ тий. Хамгийн чухал нь хэрэглэгчийг тий өөрийнхөө оронд тавьж үздэг тэр эмпати, тэр байдал хамгийн чухал гэж бодож байгаа. Одоо манай 20 оноос хойш 2020 оноос хойш сүүлийн үеийн үйлчлэгээний чиг хандлагууд ч гэсэн ер нь бол тийм болсон байгаа. Хэрэглэгчтэйгээ нөхөрсөг найрсгаар хандаж одоо нөхөрсөг тийм уур амьсгалыг бүрдүүлнэ. Яг хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж үздэг тэр мэдрэмж л аягүй чухал. Ер нь угтахад хамгийн түрүүнд мэдлэх тухайн хүнлөө нэмсэглэн харж мэдлэх харилцааны одоо гол дүт зам гэж боддог учраас манай байгууллага тогтсон бүр өвөрмөц одоо мэдлэгээний соёл бүр хөвсөн байдаг. Үйлчлүүлэгчтэй мэдлэх мэдлэгээ болон хоорондоо мэдлэх мэдлэгээ болол яг тогтсон одоо соёл болж бий болсож төлөвсөн гэж одоо үзэж байгаа. Мэдлэг хүндлэх тал дээр бол мэдээж манай хамт олон үнэхээр одоо Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотод бас одоо бусаддаасаа ондоошх юм соёл нь бол цаг баримтлах энэ бол маш том соёл гэж би боддог. Манай одоо Эрдэнэт үйлдвэрийн ямар нэгэн хурал зөвлөгөө, ямар нэгэн одоо цуглаан бидний товлсон үйл ажиллагаанууд бол ерөн цагтаа эхэлдэг. Эхлэхийг зорддог хүмүүс тэр болгоныг бас одоо цагтаа эхлүүлэхийг эрмэлздэг. Хийсэн ярьсандаа байдаг энэ одоо том соёл бол гэж ингэж ойлгож явдаг юм. Ялангуяа Монголд Улаанбаатар хотод очиод соёл урлагийн газруудаар явхад бол тэдний арга хэмжээ ямар ч байсан одоо нэлээд оройтч эхэлдэг. Би бол тэрэнд жоохон бохимдох гэдэг болсон байгаа. Тэгэхээр өнөөдөр манай байгууллагын соёл бас эндээс эхэлж ийн гэж ингэж бодож байгаа. За дээрэс нь мэдлэг хүндлэх тал дээр манай одоо орсуудын мэрэгчлэнүүдийн тийм ээ одоо манай ах нарын гэж ярьдаг энэ хүмүүсийн одоо өглөө болгон өглөөний мэд, өдрийн мэд, орой мэд гэдэг энэ мэдчилгээ бол бас манай Эрдэнэт үйлдвэрт бол одоо маш сайн төгсөн ийм одоо бас нэгэн ялгарх соёл байдгаа гэж ингэж бас хэлэхэд таатай байна. Ер нь хандлага бол хамгийн гол нь хувь хүнээс их хамаарна л да. Би энэ хүн зүгээр нэг л өнгөцгөн хандах уу? Эсвэл энэ хүний яг дотоод сэтгэлд нь орж хандах уу? Тэр хүний чинь одоо өөрийнх нь ярьж байгаа яриа өөрийнх нь одоо нүүрэн дээр үнсэндээ бол харагдчихдаг штэ. Одоо тэр хүний сэтгэл зүйнд ямар төвшөнд байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүний за би энэ хүнд ямар хандлагаар харьцах вэ? Зарим хүмүүс ер нь ялангуяа манай банк санхүүгийн байгууллага чинь хүн бол олон аштай штэ. Янз бүрийн хордон дөрвөн нааштай хүн байна. Дуугүй хүн байна. Тэгсэн мөртлөө өөрийгөө илэрхийлэх талаараа тааруу зарим нэг тогшин ширүү харьцдаг.
тухайн нэг байгууллагын соёлыг үл хүндэтгэсэн ч гэдэг ч юм уу. Тэгээ энэ бүгдийн бид нар аль болох тэр хүнийх нь онцлог тохируулж тэр харилцааны соёлоо гаргаж ирэх хэрэгтэй болоод шүү дээ. Энэ хандлагын асуудал одоо ер нь дэлхийд даяар яригдаж эхэлж байгаа. Хичнээн мэдлэгтэй байгаад, хичнээн боловсралтай байгаад, хичнээн чадвартай байгаад үнэхээр хандлага байхгүй бол тэр одоо сайн сайхныгаа хизээч хиндэж гаргаж үзүүлж чадахгүй. Тийм болохоор зэрэг хандлага, ажилдаа хандж байгаа хандлага, за тэгээд одоо хүмүүст үйлчилж байгаа тэр чин сэтгэл хоёр бол нэгт холбоотой явж ах ёстой л гэж ингэж бодож явдаг. Хандлагын хамгийн чухал одоо зүйл нь бол хүний анхны сэтгэл тэр хүн рүү харахад л энэ хүн надад туслах нь үү гэж эхэлдэг учраас одоо тэр хүний харахаас эхлүүлээд анхны сэтгэл төрүүлэхээс нэг нэмлэгээс үйлчлэгээ авах гарах хүртэл бид нар хандж байгаа тэр одоо бүх байдлыг л хандлага гэж илэрхийлж байна. Манай официалгаар ороод ирлээ хин нэг хүнийг очиж уулзаад тань тэр хүн ямар нэг санхүүгийн хэрэгцээ байгаа л энэ айлаар орчирч штэ. Тэгэхээр тэр хүнтэй эхлээд бид нар мэдлж хүндлэхээсээ эхлээд л одоо юу гэдгийг буцаад одоо тэр сэтгэл харамж авах тэр ямар нөхцлүүдийг бид нар асууж тодруулна. Бидний санхүүгийн үйлчлэгүүд бүх үзүүлэлтээ тайлбарлана, хэлнэ, ойлгуулна. Энэ бол үндсэндээ манай банкны зинхэнэ үндсэн үүрэг. Энэ үүргээд байгаа бид нар тэр одоо ямар нэг стандарттай шаардлага хангасан тэр соёлороо л харьцсан шүү дээ. Тийм л учиртай. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр одоо бас Монголын төдийгүй дэлхийн хэмжээний ийм үйлдвэр болсон. Энэ бол бас соёлынхоо хэмжээг бол ялгасч байгаа. Цаашдаа ч гэсэн бид одоо байгууллагын томоохон соёлыг бүтээхэд бол хүн болгон бас оролцох хэрэгтэй, хүн болгон чармаах хэрэгтэй л гэж ингэж одоо зарж бодож явдаг да. Мэдээж хүн нэг бүр одоо энэ байгууллагад ажиллаж байгаа бүх хүн бол энэ эмнэлгийн багийн нэг шүү. Тийм учраас хүн болгон өөрийн байран дээрээ хоорондоо багаар ажиллаж байгаа учраас энэ одоо хүнд хандах сэтгэл, энэ эмнэлгийн үйлчилгээнд хүн болгоны одоо үйлдэл, хүн болгоны үг хэллэг, хүн болгоны одоо байдал бол хамааралтай учраас энэ дээр бол санал бол яг нэг байна. Тухайн байгууллагын соёлыг дагж нэг хамт олон болж ажиллаж байгаа болохоор тэр хүнийг бид нэр их бага хэмжээгээр маш ихээр сургаж идэг байхгүй юу? Яаж хүнтэй харьцах вэ? Яах вэ? Дараагийн амьдрал дээр нь зөндөө хэрэг болох алхмуудыг бид нэр сургасан байдаг. Тэгэхээр яг энэ бол яг нөгөө манай байгууллагын соёл эргээд улс орондоо соёлыг түгээдэг гэж яг хувь хүнээс шалтгаална. Тэр хүнийг бид нар маш сайн сургаж аваад хамт олондоо нутагшуулж ингэж чадсанараа улсынхаа хөгжил одоо соёл төхөөр нэмрээ оруулж ийн гэж үздэг. Эрдэнэт үйлдвэрийн нэг одоо онцгой тийм соёл байна. Үнэхээр хамт олныг бүрдүүлсэн тэгээ улс орныхоо одоо төлөө бас хийг бүтээх ийм одоо зорилготой, тэмүүлэлтэй ийм хамт олон байна. Энд бол хамт олонны байгууллагын соёл бол маш сайн тогтсон байна гэж ингэж одоо гаднаас бол харж үзэж болно. Ямар ч байгууллагад ямар нэгэн соёл тогтсон байдаг. Тэгээд зорчлого үйлчлэгийн салбарын соёл гэдэг маань өөрөө ухтах үдэг үйлчлэгээнээс л байгууллагын одоо соёлыг тогтооход маш их одоо үн цэнтэй үр дүнг одоо бий болгож байна л гэж бодож юм тий. Альва нэг байгууллагын соёлтой үйлчлэгээ бол ойлгомжтой нийгэмд ард түмэнд бол хүтээмжтэй байх нь тэр бусад ард түмэнд нөлөөлдөг тэр чанараараа одоо нийгмийн зөв голдролд хүмүүсээ чиглүүлэх, хандах ийм л хандлага нь бий болно л да гэж бодож байгаа ш. Энэ чинь том соёл. Байгууллагын соёл бол нийгмийг хөтлөх одоо нэг гол хөшүүргэл гэж харах юм да тий. Хамгийн бага нэгжээсээ өсвөлээд яг зөв явах юм бол дээрээ маш хамгийн том одоо зөв зорилтод хүрч чаддаг. Тэгэхгүй зөвхөн дээрээсээ чиглүүлээд доотлолтоо одоо асуудлыг шийдвэрлэх юм бол энийг ойлгохгүй талууд маш их байдаг. Тэгэхээр хамт олон гэдэг бол зөвхөн ажилчид маань ойлгож тэндээсээ одоо бүх цар хүрээ өргөжж тэрнээсээ цаашаага үйлдвэр одоо мэдээж ирэх цехүүд маш одоо зөв соёл тогтоох хэрэгтэй, зөв хандлага тогтоох хэрэгтэй, ажилчлалын одоо зөв өөр амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ цаашлаад мэдээж ирэх манай үйлдвэрийн газар, за үйлдвэрийн газараасаа цаашлаад Эрдэнэт хотоосоо цаашлаад улс орон гэдэг ч юм уу те. Энэ бол доороосоо эхэлж их зөв явах хэрэгтэй гэдэг асуудал байна. За байгууллага хамт олонны соёл бол улс орны соёл, тэм учраас хүн хүний соёл бол энийг одоо гол хүчин зүйл юм аа.